Ийшээгээ гулсаад орлоо. Одоо тэгээд эрчүүдээс гадна эмэгтэйчүүд одоо бас сүүлийн үед нөгөө бидний бэлгийн уруул гэж ярьдаг штэ тий. Ийшээгээ бас хуйлэр их шахуулдаг болсон бэ штэ. За тэгээ бас ингээд бүр тайруулж майруулах мессеж ажилбарч гэсэн хийлэгдэг болсон байна. Энэ бол одоо эмэгтэйчүүдийн пластик мессеж гэдэг байгаа штэ тий. Энэ та ийм үйлчилгээ танад байгаа мó? Байгаа. За. За эмэгтэйчүүдийн пластик мэслэн дотроо зөндөө янз байгаа л да. За. Тийм одоо бэлгийн их уруул, бэлгийн бага уруул засах мэсэл гэж байгаа. Өтрээ багасгах, өтрээ нарийсгах, өтрээний булчин хярцан нөхөн сэргээх гэдэг. Тийм бүгд хийгдэж байгаа. За бэлгийн бага уруул маань өөрөө бэлгийн их уруулынхаа дотор байрладаг нуглаас хэлбэртэй тийм арьсны нуглаас хэрэгтэн штэ. Тийм тодорхой шалтгааны улмаас хэлбэр хэмжээ сунах тий. Одоо нөгөө эмэгтэйчүүд ихэнх нь бол байцаа хэлбэртэй гэж одоо ярьдаг юм билээ. Ямар хэлбэрээ? Байцаа. За. Одоо дэлбэлзэн гэсэн. Тийм болчдөг. Шалтгааны улмаас төрөлхийн болон олдмон шалтгааны. За ийм үед нөгөө эмэгтэй хүмүүс зовөр хилэрдэг. Одоо бэлгийн харьцааны үед дотор шээд шигтэж орох тий. Эсвэл бол спиннинг одоо янз бүрийн бариу хувц өмсөж орохлоор холгодох, өрөвсөх. За эсвэл өнгө нь харалж орох. За ийм эмэгтэйчүүд маань энэ доо бэлгийн баг уруулаа багасгах мэсэл хийх шаардлагатай болдог. Та тодорхой шалтгаан гэлээ штэ. Шалтгаанууд болсон дурдаач яг ямар шалтгаан? За төрөлхийн шалтгаан байж болно. Төрөлхийн угаасаа том төрсөн хүмүүс бас байдаг. Бэлгийн баг уруулна. За хоёрдугаарт нь үрэл одоо ялангуяа үрэлт гэдэг маань одоо дугуй их унах тий морин спортоор хичээллэх, спиннингээр их удаан хичээллэх ингээд үрэлттэй холбоотой. За Тодорхой хэмжээгээр суналт үүсгэх. За эсвэл янз бүрийн өрөвсөлт өвчин тий. За тийм ийм шалтгаануудтай бол бас хэмжээ сунах одоо том болох тийм зөвлөлтөрдөг. Хүүхнүүдийн бас нэг санаа зовдөг зүйл өнгө штэ. Одоо анх одоо ингээд юу гэдгийг айгүй хөрхөн яахан байсан чинь одоо ингээд яана харлаад байна ч гэдэм үү. Энэ өнгөний өөрчлөлт юутай холбоотой вэ нэрээ? Тий, одоо энэ өрөвсөлт өвчнгүүд байж болно, энэ үрэлттэй холбоотой байж болно. Тий. Тэгээд ялангуяа ингээд жоохон сунаад ирэхлээр нөгөө өрөлтөнд их үүснэ, өрөвсөлтөгээ холголц их үүсэт байдаг. Энээсээ болоод өнгө нь харлах тий баран болох тийм шалтгаан байдаг. Тэгээд одоо бас сүүлийн үед хүүхнүүд нөгөө одоо баг гангарн гихт ч одоо сайшаа ч юм дээ бүр хилүүгээ ингээд ахуулцдаг болцсон мэл шүү дээ. Энэ яг нөгөө эрүүл ахуй үүднээсээ одоо уул нь бол хүний байхстай газараа байж байгаа л ёстой шүү дээ тий. Хилүү авах биш баг. Хилүүний арьсаа багасгах мэсэл гэж байдаг. Хилүү ил гаргах гэж байгаа юм. За. Хилүү ил гарах мэсэл гэдэг нь нөгөө одоо бас л тодорхой шалтгааны улмаас одоо хилүү дэм хувцсан арьс байдаг. Тэр арьс маань яг нөгөө их болоод ирэхлээр бэлгийн харьцааны үеийн одоо таашаал ханамж нь жоохон буурчдаг. Тийм учраас нөгөө таашаал ханамжаа сайжруулах зорилгоор арьсын ил гарах мэсэл гэж хийгддэг. Зөв. Би ч нэг хараагүй л дээ. Яг нөгөө нэг бид нар ч нөгөө вакс макс хийх гээл очихоор чинь тэн дээр чинь тэгэл баахан хүүхнүүдэд тэгэл юу ихсийг л хов бацгаа дээ. Тэгээд одоо ч тэгээ юм хөгчөөд одоо юу вирус юм ийг л хийлгдэг болсон байна шүү дээ.